an iPhone XR. Маш удаан хүлээлгсэн iPhone 10-аар утасны маань одоо хүндэтгэлийн бичлэг одоо л эхэлж байна. За тэгээд энэ хүү гар утас маань болохоор 2018 оны 9-р сарын 12-ны өдөр бол одоо Apple ивентээр бол танилцуулагдчихсан. За тэгээд энэ хүү ивентэн дээр яг одоо юу танилцуулж ирснийг нэдүүлээ дистралаар нь гоё одоо дурсамжаа эргээ сэтрэх одоо зорилготойгоор бол яриад бол явъя. За iPhone 10-аар гар утас маань болохоор нийт 6 хүний сонголттой гарсан. Хар цагаан, цэнхэр, корал, за тэгээд шар, за тэгээд улаан буюу product red гэд энэ хүү 6 хүний сонголттойгоор л гарч исэн. Усны хамгаалтын түвшний хувьд болохоор IP67 буюу ямар ч байсан 10S-тэй харьцуулахад IP68 аваагүй ч гэсэн ямар ч байсан IP67 доор бол гарсан. За тэгээд дэлгэцний технологийн хувьд болохоор LCD гэдэг утгаараа одоо хямдхан загвар учраас OLED дэлгэц биш LCD дэлгэцтэй бол гарч исэн. Тэгээд Apple-ийн зүгээс LCD дэлгэцээ Liquid Retina гэж бол одоо тухайн үед л нэрлэж бол өгч исэн. За тэгээд дэлгэцнийх нь хэмжээний болохоор 6.1 инчтэй гараад өмнөх жилийнхэн iPhone 10-аас бол хамаагүй том дэлгэцтэй гарч исэн 5.8-аас 6.1 инч гэдэг одоо ойролцоогоор 0.3 инч том бол дэлгэцний хэмжээтэйгээр бол гарч исэн. За тэгээд iPhone 8 Plus-ийн том загварын 5.5 инчтэй харьцуулахад бүр тэрнээс хүртэл одоо том бол дэлгэцний хэмжээтэй гэдэг хэрэг бол онцолж дурдж исэн. Хэдий LCD дэлгэцч гэсэн ямар ч байсан tap to wake гэдэг функцийг бол одоо энэ хүү iPhone 10-аар гар утсыг авсан нь бас гоё бол санагдчихсэн. Тоочны одоо мэдрэгч нь 120 гэр. За түүнээс биш дэлгэцнийх нь одоо refresh rate нь бол секундэд 120 бол биш шүү. Тэгээд тэрийг бас хэдүүлээс андуурж иж бол магадгүй. За тэгээд энэ хүү iPhone 10-арын загвар дээр ямар шин зүйл болсон бэ гэвэл haptic touch-ыг танилцуулсан буюу 3D touch технологиг бол байхгүй болгосон байгаа. Оронд нь бол haptic touch технологи бол оруулж орж ирсэн. Мэдээж хэрэг бүтэн дэлгэцтэй загвар учраас touch ID байхгүй. Яг өмнөх одоо жилийн iPhone 10-тайгаа адилхан Face ID технологи бол одоо тусгаж өгч ирсэн. За тэгээд чипний хүчин чадлын үед мөн адил iPhone 10s-тэйгээ яг адилхан A12 Bionic буюу 2 дугаар үеийн Bionic чипийг бол тухайн үед бол авч исэн байгаа. За тэгээд одоо Bionic чип нь машин learning талаас маш сайн учраас зураг дараах, видео колл хийж яхад фильтр тавих, за тэгээд AR буюу augmented reality одоо технологийн хувьд бол өмнөхөөсөө сайжирсан Face ID-г ажилуулах гэх мэтчлэн одоо утсан дээрх нэн чухал ажилтдаг функцүүдийг бас дэмжиж өгөх талаас бол 2 дугаар үеийн Bionic чип бол үнэхээр хүчин чадал талаас бол тухайн үед бол үнэхээр супер чип бол гарч исэн. Камерны хувьд болохоор 12 мегапикселтэйгээр нэгэн ширхэг камертай бол гарч исэн. Тэгээд хэдий нэгэн ширхэг камертай ч гэсэн бол тухайн үед зураг авах талаас бол мэдээж хэрэг хангалттай бол сайн бол байсан. Өнөөдөр ч гэсэн сайндаа бол тооцогдох бол хэвээрээ гэж бол ойлгож болно. За тэгээд bokeh effect буюу арт талыг нь бүрэлдүүлээд авдаг зурагныхаа bokeh effect-ийг хүртэл зураг даарсныхан дараа нэг бүдгийг нь илүү фокусыг нь тохируулдаг байдал бол орж ирсэн нь бас маш чухал байсан. Батарей талаас нь тухайн үедээ ярьж байхдаа бол ямар ч байсан iPhone 8 Plus-аас 1.5 цаг илүү бол одоо цэнэгээ бол барина гэдгийг нь онцолж бол дурдж исэн. За тэгээд бичлэг хийх талаасаа болохоор одоо стерео рекординг буюу хоёр талын микрофон зэрэг бичээд одоо дараа нь дүрсээ үзэхэд болохоор хоёр талаас дуурдаг бичлэгтэйгээр бол одоо дүрсээ бичдэг нь бол даваа тал ингээ болж исэн. За тэгээд мэдээж хэрэг iPhone 10-аар маань мөн адил одоо iPhone 10s-тэйгээ адилхан байгальд ээлтэй одоо материалаар хийгдсэн дахин боловсруулсан материалаар хийгдсэн гэдэг утгаараа бас Apple-ийн ивент болгон дээр ярьдаг онцлогуудыг бол бас өөртөө шингээж өгч ийсэн. За тэгээд энэ хүү iPhone 10-аар маань iPhone 19, 19 Max-тай ингээд бол цуг бол ингээд ямар ч сан танилцуулагдж ийсэн. Багтаамжны сонголтын хувьд болохоор хамгийн бага нь 64-тэй, за тэгээд дунд нь болохоор 128, за тэгээд хамгийн дээдэлтэй 256 GB-тайгаар гараад, за тэгээд үнийн хувьд болохоор $799 гэдэг бол өмнөх одоо iPhone 10-ын ихэнх гайгүй технологи байгаа мөртлөө өмнөх жил $999-тай харьцуулахад iPhone 10-аар маань бол үнэхээр боломжийн бас тухайн үед гар утсаар бол ингээд гарч исэн байгаа. Харин урьдчилан захиалгын хувьд бол тухайн үед бол хэдий 9 сар танилцуулж исэн ч гэсэн iPhone 10 маань жоохон хоцроод урьдчилан захиалга нь 10 сарын 19-нд одоо болоод та дэлгүүрүүдээр болон гарт дээр авах хугацаа нь болохоор 10 сарын 26 гээд бараг л 11 сар төхөж бол ингээд бол авч исэн. Тэгээд хэрвээ санаж ивэл яг өмнөх жилийн iPhone 8 Plus, iPhone 8 за тэгээд танилцуулагдаж байхдаа 9 сарда багтаж гараад iPhone 10 маань бас үйлдвэрлэлийн бас холбоотой зүйлээс шалтгаалаад ингээд бас нэлээд 10.1 сар руу хойшилж исэн бол тухайн жилийнхэн iPhone 10-аар маань бас мөн адил 10 сарын сүүлээр буюу бараг 11 сард шахуу бараг ингээд бас нээлттэй ингээд хийж худалдаанд бол ингээд ямарчсан гарч исэн. За тэгээд бас одоо түүхэн үүднээс ингээд харах юм бол тухайн үеийн жагсаалтан дээр бол iPhone 10-аар нээлттэй хийхэд тухайн үед зарж исэн цоошин гар утасны жагсаалтанд болохоор iPhone 7 Plus, iPhone 8 Plus, за тэгээд саяны гарсан iPhone 10-аар
За тэгээд зэрэг танилцуулагдсан 19 Max даавал гэдэг ямарчсан бол гарч исэн байгаа. За тэгээд үйлдвэрлэлийн системүүд мэдээж хэрэг iOS 12 бол дефолт одоо дагалдаж ирэх үйлдвэрлэлийн систем нь бол байж исэн. Тэгээд тухайн үедээ бол үйлдвэрлэлийн систем маань 9 сарын 17-наас бол цацагдаад бол эхэлж исэн юм байна. Тэгээд 9 сарын 17-нд iOS 12 цацагдчихад идэг. Тэгээд iPhone 10 манаас сар гарангийн дараа бас ингээд одоо нээлттэй хийж байгаа гэдэг утгаараа бас их хүлээгдэлтэй бол байсан. За дагалдаж ирж байгаа iOS 12 үйлдвэрлэлийн систем талаас нь одоо iPhone 10-аар дээр нэмэлт тайлбар бол хэлэхэд ямар ч байсан өнгөрсөн жил гарсан iPhone 10-ын iOS 11 үйлдвэрлэлийн систем бусад утаснууд дээр бол гарахтаа бол одоо сүүрлийг дагуулаад батарейны хувьд бол маш том асуудалд бол орж исэн. Тэгээ тийм учраас Apple-ийн зүгээс iOS 12 дээр маш их анхаарч ажиллагаа талаас нь улам хэвэн болох тал дээр бол ажиллаж исэн. Тэгээд энэхүү iPhone 10-аар болон iPhone 19 дээр гарч байгаа энэхүү одоо загваруудын анхны үйлдвэрлэлийн систем нь iOS 12 бас иймэрхүү онцлогтойгоор бол тухайн үед бол гарч исэн. За тэгээд iPhone 10-ийн хувьд бол өнгөрсөн жилийн үнэтэй яг iPhone 10 буюу $1000 одоо iPhone 10-ыг бүтэн дэлгэцтэй загварыг мэдрэх ингээд тухайд худалдаж авч чадаагүй хүмүүст бол маш гоё хөөрхөн бол одоо боломжийн бас худалдаа авах сонголттойгоор ингээд ямар ч iPhone 10-аар маань бол гарч ирж ийсэн. За тэгээ материал талаас нь ярих юм бол iPhone 10 болон iPhone 19 болохоор одоо утасных нь хүрээнийх нь материал нь болохоор stainless steel гээд бас аюу үнэтэй материал шингээж өгч ийсэн. Харин iPhone 10-ийн маань хувьд болохоор одоо хөнгөн цагаан буюу алюминиум одоо материалыг одоо хүрээндээ ашигласнараа бас аюу тийм минималист мэдрэмжийг бол тухайд бас ингээд л өгч болж чадчихсан. За тэгээ мэдээж хэрэг харьцуулахад бол ямар ч дэлгэцний хүрээнийх нь бас дээр хар зузаан хэсэг болоо. Дэлгэцнийх нь хүрээний зузаан гэх юм уу. Тэр нь болохоор iPhone 10 болон iPhone 19-тэй харьцуулахад бол iPhone 10-аар бол одоо нэг чүүд бол зузаан. Тэгээд одоо тэрүүгээрээ бас тухайн үедээ бол би бас яг анзаарчаад за ер нь бас ялч юу хямдхан загвар дэлгэцнийхэн технологи ч жоохон мяа тэгээд одоо харьцуулахад 10-19-тэйгээ бодоход бол 10-аар жоохон мяа бол мэдрэмжүүл төрүүлж ийсэн. Тэгээд одоо яг тэр бодлоо эргээд бодоход бас одоо ингээд дахиад ингээд анзаархад ер нь бол тэгэл iPhone 10-аар бол хэдий одоо харьцуулахад адилхан супер биш ч гэсэн зүгээр л одоо үнэхээр л хангалттай гоё утас байсан штэ л гэж одоо ингээд миний зүгээс бол ингээд бодогдоод байгаа. За тэгээд хойдлынх нь одоо загварыг яг анзаарах юм бол камерныхын доор нь байгаа тэр флашлайт нь яг бол одоо өнөөдрийн 2026 оноос харахад бол яг л одоо iOS 26 суух боломжгүй болоод ингээд гомдоод ингээд доглон нулимс ингээд яг урсаж байгаа юм шиг одоо ингээд бас анзаарагдаад байгаа. За тэгээ яг энэхүү iPhone 10-ийн яг цагаан өнгөтэй загварыг нь яг миний одоо ашигладаг 3 дахь iPhone-ээс идэ яг ингээд зэрэгцүүлээд тавих юм бол ер нь бол одоо яг өрөөсөө ихрэн юм шиг эсвэл одоо төөрсөө ихчдүүс юм шиг бол ингэж бас ингэж бас анзаарагдаад байгаа. За тэгээд миний зүгээс хамгийн анх гарч исэн iPhone-оос одоо ингээд iPhone 19 хүртэлх одоо бүх утсуудыг яг хэдэн жилийн турш үйлдвэрлэлийн систем дэмжсэн нь бас нэг статистик бол гаргасан байгаа. За эхний iPhone болон одоо хоёр дахь iPhone буюу iPhone 3G2 бол одоо ингээд нийт 3 жилийн турш одоо үйлдвэрлэлийн системийн апдейт бол авч ирсэн юм байна. За тэгээд 3G-с бол iPhone 4.2 болохоор 4 жилийг авч ирсэн байна. За тэгээд iPhone 4-ээс бол iPhone 5.2 5 жил авч ирсэн байна. За тэгээд iPhone 5-ын маань болохоор 4 жил ингээд авч ирсэн бас их сонирхолтой ингээд үлдэж байна. За iPhone 5-ээс бол ингээд 6 жилийн нэг альбасны апдейт авсан ч гэсэн бол мэдээж хэрэг мэдээллийн аюулгүй байдал талаас нь бол маш их одоо 26 хүртэл одоо апдейт бол 13 жилийн турш авсан хэвээр бол байгаа. За тэрийг бол тусдаа асуудал. За iPhone 6 бол ингээд 5 жил, iPhone 6-ээс болон iPhone 1-р үеийн S-нүүд болохоор тус ингээд 7 жил гээд бас хамгийн өндөр үзүүлэлтийг бол гаргасан. За тэгээд түүний дараагийн жилээс iPhone 7, iPhone 8, iPhone 13 маань болохоор 6 жилийг аваад за тэгээд энэхүү iPhone 10-аар болон iPhone 19-үүд маань одоо iPhone 6-ээс болон 1-р үеийн iPhone SE-ийн амжилтыг бол дахиж бол тогтоож 7 жил болоод ингээд болгосон байгаа. Тэгээд энэ график дээрээс анзаарвал бас л муу адил маш даруухан гар утас ирнэ ингээд бас үнэхээр хийдэг юм хийсэн шигээд ингээд одоо тэтгэвртэй сууж байгаа гэх мэдрэмжийг бол ингээд бол өгч чадсан байгаа. Тэгээд миний хувьд ер нь одоо ингээд үеийн ингээд дуусж байгаа, ер нь ингээд дуусах төгсөж байгаа ингээд утаснуудыг бодохоор ингээд тэтгэвртэй гарч байгаа генерал ч юм уу эсвэл ингээд зодгоо тайлж байгаа ингээд домогт тамирчин шиг ингэж бол тийм мэдрэмжийг бол ингээд аваад идэг. Тийм болохоор ингээд одоо хүндэтгэл үзүүлэх одоо ийм хобби бичлэгийг бол зориулж бол ингээд бол хийдгээ. Зодгоо тайлсан ингээд утаснуудын чагсааланд ямар ч үсэн ингээд iPhone 10-аар маань ингээд ийм хүү бол орсон байгаа. Тэгээд одоо миний зүгээс алийг нь ч одоо алга үзлэхүүгээр бүгднийг л одоо адилхан бол хүндэтгэл ингээд үзүүлсээр ингээд явсаар л байх болно. Тэгээ яг одоо энийг сонсож байгаа iPhone 11-ийн хэрэглэгч нар байвал
Одоо би ч гэсэн яг та нар шиг адилхан бол одоо санаад зовж байгаа. Яагаад вэ гэхээр iOS 27 үйлдвэрлэлийн систем бол iPhone 11-ийн загваруудыг одоо хасна гэдэг бол одоо мэдээ бол ер нь бол яваад байгаа. Хоёр дахь үеийн iPhone-ээс ч гэсэн яг адилхан. За тэгээд мэдээж хэрэг одоо iPhone 10 гар утсыг нэг ерөнхийд нь ингээд нэг бодох юм бол хэдий ингээд өмнөх одоо iPhone 10 шиг эсвэл одоо юу гэдэг чинь iPhone 7, 6s эдэр шиг одоо сүр дуйлантайгаар одоо ингээд яг төөхөнд яг яригдаж үлдэх iPhone хэдий биш ч гэсэн ингээд маш даруухан гараад 7 жилийн турш үйлдвэрлэлийн системээ аваад яг Apple Record-ыг ингээд одоо дахиж давтаад за тэгээд маш даруухнаар ингээд одоо тэтгэвртэй ингээд гараад ингээд суучлаа. Тэгээд иймэрхүү бас нэг юм мэдрэмж өгдөг зүйлс бол маш гоё байдаг. Даруухан гарч ирээл хийдэг юм хийчихэл за тэгээд буцаал ингээд одоо даруухаа ингээд ажилласаа бууж байгаа нэг тийм мэдрэмжийг бол iPhone 10-аар бол яалтчгүй өгсөн. Тэгээд тийм учраас яалтчгүй одоо иймэрхүү хүндэтгэлийн бичлэг одоо хийхээс өөр одоо зайлшгүй одоо нөхцөл байдалд ингээд орсон учраас iPhone 10-арын хүндэтгэлийн бичлэг маань ингээд ямар ч байсан орлоо. За тэгээд iOS 18 дээр үлдсэн iPhone 10-арын хэрэглэгч нар минь тэгээд кибер халдлагын том одоо асуудал бол iOS 18 дээр бол яваад байгаа. Dark Sport гэдээ бол гарцсан яваад байгаа. Тэгээд тийм учраас iOS 18 дээр байгаа одоо хэрэглэгч та одоо болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд цаг үргэлж iOS 18-ийнхаа апдейтыг бол хийж явж байгаа. Тэгээд ирээдүйд гарах iOS 18-ийн дараагийн апдейтууд буюу одоо iOS 18 .7.8, iOS 18.7.9 гээд одоо апдейтууд тухайн үед нь гарах үед би бол цаг алдалгүй энэ хүү YouTube сувг дээр бол оруулна. Бичлэг үзсэн хүмүүстээ бол баярлалаа. За тэгээд нэг юм уу 2-7 хоногийн дараа хэдүүлээ iPhone 10s 19 Max-ийн хүндэтгэлийн бичлэгээр бол одоо уулзцгаая. За тэгээд энэ бичлэг орлого бол нэлээд удаан бол хүлээлгэсэн учраас одоо яалтчгүй та нараас бол ингээд уучлалт олох хүсэж байна.